Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2 дахь нэмэлт өөрчлөлтийг оруулахад нэр дэвшигч өөрөө идэвхтэй санаачлагтай ингэж гол оролцсон хүмүүсийн нэг. 6-гийн 1 дээр байгалийн баялаг бол ард түмний мэдлэлт гэсэн агуулга. 6-гийн 2-т түүнээс олох өгөөжийн дийлэнхийг ард түмэнд одоо хүртнэ. Тэгээ баялагын сантай холбоотой ийм өөрчлөлтүүд орсон байдаг. Тэгээ энэ нутаг дээр амь амьдралаа зарцуулсан хүмүүсийн үр хоож монголчууд энэ нутаг дээрх байгалийн баялагт эзэн байна л гэсэн үг. Энэ утгаараа бол энэ зүй ёсны гэж үзэж байгаа. Нөгөө талдаа хүн хөрөнгө оруулаад ашиглахад ашиг олох боломжтой, хангалттай, хүрэлцээтэй байх шүү дээ. Тэгэхээр бид хангалттай, хүрэлцээтэй ашиг олох боломжийг нь эрх зүйн доктортой орчноор нь бий болгож өгөөд харилцан хамтарч ажиллах тухай асуудал байгаа шүү дээ. Гэхдээ энд нэг ялгаа бий. Тэр нь бол эзэн нь юм байх вэ гэж. Тэгээ эзэн нь бол монголчууд байх юмаа гэдэг үзэл баримтлаар бид нар 6-гийн 2-ыг оруулсан гэж боддتي. Энэ эзэн хэмбэ гэдгийг гэрээний аргаар өөрчлөх оролдлогууд бол үе үед л гардаг. Эдийн засгийн утгаараа нөгөө нь ажиллахааргүй болгодог. Тэгээ эдгээр оролдлогын нэг нь бол ашигт малтамлын ордуудаа баартардах санаа юм аа гэж би үздэг. 4-р сарын 17-нд улсын хурал дээр засгийн газар өргөн бариад улсын хурал дээр хилцээд дараа нь уул уурхайн биржийн тухай хуулийг засгийн газар буцаад татаад аваад явсан. Тэр хуулийн дээр хил холболтын төмөр замын хүрээнд төлбөрийн нөхцөлийг өөрчлөх тухай өөрчлөлт оруулах гэсэн болохоос биш, аль ч хамаагүй ашигт малтамлын ордыг баартарж байгаад элдв янзын төсөл хийх талаар анханаас яриаггүй юм бол орж ирсэн юм аа. Дараа нь ингээд янз бүрийн байдлаар бас өөр хоёрч санаачлага ингээд явж байгаа. Тэгэхээр энд гэрээний аргаар нөгөө та бүхний хийсэн 6-гийн 2-ын өөрчлөлтийг чинь хүчингү чадамжгүй болгоод эзэн нь бол хөрөнгө оруулагч байх. Нөгөөх нь үнээр ажиллаа хийлгээд одоо үн цэнэ хямдруулаад байж явах иймэрхүү ордлогод ингээд тэр нь гараадлах болтон байна. Тэгэхээр ингээд зөвхөн ганц нэг төсөл дээр биш, ерөөсөө энэ нийт зарчмаар нь альж төрлийн ашигт малтамлыг орд газрыг нь баартардаад тэгээд төслүүд хийлгээдээ яа гэдэг байр суурь дээр таны ийм хандлага дээр таны байр суурь ямар байдаг вэ гэж асууя. За зандагч нар дараагийн микрофоныг өгье. За Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 1-т байгалийн баялаг ард түмний мэдл төрийн хамгаалтанд байна гэж угаасаа юм залттай. 6-гийн 2-т бол энэ байгалийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төлрүүлж ард иргэдэд тэгш хүртээмжтэй байна гэсэн юм санаа орсон. Тэгэхээр байгалийн баялаг төрийн мэдэлд байх нь бол ингээ ойлгомжтой. Дэлхийн нийтийн зарчим. Гэхдээ баартардах санаа бол маш эрсдэлтэй. Үн тодорхой ус, хяналт сул, авилга хөвчлэн дагалддаг. Ийм учраас зөв зам нь бол ил тод тендер бэлэн мөнгөөр бодтой үнэлэгдсэн гэрээгээр баялгаа ашиглах явдал, яг нь оператороор ашиглах, ер нь яг баялагын хараал болон баялагын зөв менежмент гэж олон улсын судлаачдын бүтээлүүдээс ашиглахад баялагыг одоо төр өөрөө ашиглаж болно. Одоо 5 тооч. Гэхдээ энэ эрсдэлтэй, авилгалтай одоо нөөцний улгаан энэ гэдэг ингээд асуудлууд төрийн менежментийн бодлого. Нэгвэл гэрээгээр буюу оператороор гүйцэтгүүлээд нэгвэл бүхэлд нь зарах бэлэн мөнгөөр тендерээр зарж болно. Тодорхой хувь хэмжээгээр ийм одоо 4 үндсэн хэлбэрийн талаар баялагын менежментийн шилдэг загваруудыг харьцуулж судалсан байдаг. Манай орны газар зүйн нөхцөл байдал бодит байдлыг харгалзаж үзвэл ер нь энэ үнэлгээ ил тод байдал ард түмний хяналтанд ор энэ ашиглалтыг сайжруулах явдал нь зөв бах. Гэхдээ яг ямар кейс дээр юу ярьж байгааг би сайн мэдэхгүй учраас сайн судалж ээж энэ ажил авч ээж хэлэхгүй бол одоо цээжний бангаар мэдэмхийрэх боломж олгоо. За золжруулах шүүн нэмж тодруулъя. Золжруулах шүүний микрофоныг өгье. За та түрүүн өдөр үг хэлж байхдаа бас үнэн байхыг хичээнэ. Одоо ийм элдв гоё
зүйлээс илүүтэйгээр бодиттой ямар төслүүд хэрэгжүүлэх вэ гэж ярьсан. Тэгээд энэ талтай холбоотой нэг зүйл хэлье гэж бодлоо. Одоо ингээд бодит байдал дээр эдийн засаг бол хэцүү байна. За дээрэс нь энэ өвөл болохоор нөгөө дулаан цахилгааны асуудал гарч ирэх гээд байна. Дээд сурвын турбин генератор шатсан асуудлыг хэрвээ та ерөнхий сайдаар томилогдоод явбал дараагийн удирдах хүмүүсийг нь хүлээлгүйгээр байгаа хүмүүст нь шууд чиглэл өгөөд хурдан шийдэхгүй бол хугацаа байхгүй шүү. Тэр турбин бол хятадч байжлаагаа, орсодч байжлаа 50 мегаватт бол байгаа. Амжихгүй гэдэг бол бас жоохон цааргалсан эрсдлээс айсан юм уу гэж бодож байгаа. Энийг яаралтай хийхгүй бол энэ өвөл болоход Улаанбаатарын амьдрал хэцүүд нэ гэдэг хэлмээр байна. За зандаш тэр дараагийн микрофоныг өгье. За санал байна, энэ 3 дугаар цахилгаан станцын асуудал бол яаралтай шийдэх асуудал мөн. Манайд нэг ялангуяа дулааны хангамжийн дутагдлалд орно. Энэ бол хамгийн толгомцсон асуудал. Энэ үл одоо хүлдэхүүгүй юу гэдэгтэйч бараг толгомдож магадгүй юм учраас яаралтай шийдэх асуудал мөн. Энэ бол 14 онд л бараг 12 жилийн өмнө 40 сая доллараар тэр үеийн үнэлдэг үнэлгээ бага үед хийгдсэн ажил юм байлээ. Тэгэхээр улсын онц чухал объектын аюулгүй байдал тэнд болсон аваар осол эрчим хүчний салбарт өмнө гарч байгаагүй. Хятад улсын хунаа нөгөөдрөлт бүтээгдэхүүн турбо генератор бол энэ дулааны цахилгаан станц 3 дугаар станцад нэг ширхэг, дорнодын цахилгаан станцад нэг ширхэг байдаг. За бөөрөлжүүдийн 150 мегаваттын турбин. За одоо энэ ашиглалтанд орох энэ За зандаш тэр дараагийн микрофоныг нэмж ах уу. Зандаш тэр дараагийн микрофоныг нэмье. За үзэхэд тавьчих хариулж. Энэ одоо 3 дугаар цахилгаан станц бол 6 сарын 7-ны өдрөөс тэг зогсолтын үйл ажиллагаагаа зогсоогоод сүлжээн залгаж өнөөдрийн байдлаар бол 2 турбин 200-таагаар 40 мегаваттын хүчин чадал нийлүүлж байгаа. Ер нь олон нийтийн сүлжээнд ч гэсэн тэр угс станцад тохиолдсон аваарын дүнд нэг турбин бүрэн ашиглалтаас гарсан хэдий ч 100-нуудад бол ямар нэгэн гэмтэл учраагүй. Иймээс 100 дүүлэрлэх дулааныг хэдийн эдийн засгийн өрөөс багтаа ч гэсэн шууд хэрэглээнд нийлүүлэх технологийн хувьд бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ техник эдийн засгийн үнэлгээ мөрдөн шалах ажиллагаа үргэлжилж байна. Энэ бүхэн дээр үндэслээд дараагийн шийдэл гарах учиртай. Гэмтлийн хэм хэмжээг технологийн үнэлгээгээр тодорхойлох хэрэгтэй. Тэгжээж дараагийн засварын ажиллагааны үнэлгээ юуг засах уу, юуг өөрчлөх үү, шинээр барих асуудлууд гарна. Улсын хурлын гишүүн Чинбаттын